асуулт асууя. За асуулт гэхээс илүү бас санал байна. Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 2-т хүнийг үндэс угсаа хил арсны өнгө, нас хүүс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгарлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль зүйн этгээд байна гэдэг ийм залт байгаа. Нөгөө талд болохоор улсын их хурлын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдгүй гэдэг бас нэг ийм залт байгаа. Тэгэд энэ чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдгүй гэдгийн дор эргээд юу болж байгаа вэ гэхээр энэ үндсэн хуулийн 14-2 дугаар зүйлийг зөрчдөг. Үргэлж нэгнийгээ янз бүрээр хилдэг. Хүнийг энэ үндсэн хуулийн 14-ийн 2 дээр байгаа зүйл залтыг зөрчиж байгаа. Доромжлох, үг хэлээр гутаах, сүрдүүлэх, чуулганы танхимаас гараад ч гэсэн тийм явдал болдог. Тэгээ энэ асуудлыг жишээлбэл нэгэнд дэгийн асуудлыг ярьж байгаа учраас би бас хэлье гэж бодож байна. Тэмдэглүүлээд. Тэгэхээр энэ дээр бид нар цаашдаа ер нь яаж зохицуулалт хийх юм бэ? Энэ чуулганы дэгийн хувьд дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талд чуулган өөрөө байнгын хороодоос бүрддэг. Байнгын хороод нь өөр ингэсэн үүрэгтэй. Жишээлх юм бол шинжлэх ухааны технологийн байнгын хороонд байгаа гишүүд бол шинжлэх ухааны салбарын бодлого, хууль эрх зүйн асуудлуудыг яах вэ гэж судлаад, сайжруулад, дүрм журмын яриад ингээд хэлцээ явдаг. Энтэй адилхан ёс зүйн дэд хороо гэж байгаа. Эсвэл ёс зүйн дэд хороогоо халдашгүй байдлын дэд хороотойгоо уялдуулаад байх юм уу? Энэ хоёр бүтцийг ер нь сайжруулж энэ их хурлын 126-та энэ хурлын дэг зохион байгуулалтыг сайжруулах бол цаашдаа ер нь хүндрэх байдалтай байна. Яг л энэ ёс зүйн дэд хорооч өөрөө эсвэл халдашгүй байдлын дэд хорооч нь иргэдийн парламент итгэх итгэлийг бас хамгаалах нэг институт байх ёстой шүү дээ. Тэр талаас нь ажиллах ёстой. Тэгэхээр энэ дээр анхаарсан ямар нэгэн байдлаар цаашаа өргөжлүүлж зохицуулах ёстой гэж би бодож байна. За, ил тод байдал гэдэг ойлголт, хүртээмж гэдэг ойлголтыг бид нар хаана ярих хэрэгтэй байгаа. Ил тод гэснээр нээлт юм уу, аливаа арга хэмжээний нээлтийн эсхийг ярьж зарлчаад гол хэсгийг хаачдаг. Тийм гурилдсан зүйлийг ил тод гэж ярихгүй шүү дээ. Тэгэхээр ер нь энэ чуулганы хуралдаан дэг аливаа байнгын хорооч бай хурал нь ил тод байгаа бол эхнээсээ ил тод ойлгомжтой байх ёстой. Бүх хүнд. За, хэрвээ хаалттай байх ёстой бол хаалттай гормоор нь бүрэн утгаар нь байх ёстой. За, тэгээ энийг ингээ харахаар нэг юм үндсэн хуулийн цэцэн байна. Их хурлын энэ хуулиудын үг үсгийн алдаг застдаг юм шиг баг ийм юм яригдчих шүү дээ. Тэгээ 300 хүнтэй энэ улсын хурлын тамийн газар гэж байгууллага тэгвэл байхын хэрэг юу байгаа юм бэ? Ийм том хуулийн дээр ийм алдаа гаргаж байгаа бол босож жижиг хуулиуд ямар асуудлууд гардаг болоо. Энэ дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна.